Сайн байна уу багш? Би танд монгол хэлнийхээ шүлэг унших маань хийж явуулъя. Энэ ном 2003 онд хэвлэгдсэн. Зохиогч нь Б. Баасан Сүрэн. Гол дүр нь Немо Яагаатхан хоёр байгаамаа. Одоо би танд энэ номыг уншиж үзүүлье. 25 цаг гэдэг нэртэй ном. Бяцхан жаалуудын унтах цаг аль хэдийн болжээ. 25 дахь цаг боловч дөхөж үлгэрийн ертөнцийн үүд онгойх ойртлоо. Хоногт 24 цаг байдаг боловч үлгэрийн ертөнцөөр аялах хүсэлтэй багшчууд зориулсан 25 цаг дахь цагийг ид чидэнгүүд бүтээсэн. Чиг чаг цагийн зүү урагшлан чив чимээгүй дунд жижигхэн хүүхдүүд нойрсож байна. Тэднийг үлгэрийн ертөнц рүү аврах том түлхүүр үүрсэн чөтөөхөнүүд аваачдаг. Ингээд ид чидийн ертөнцийн үүд нээгдэн. Гэхдээ энд нэг дүрэн биш шүү. 25 дахь цагийн дохио дахин дуугарахад хэн ч үлдэлгүй гэртээ буцах ёстой. Эс тэгвэл шидэт орны хаалга үүр таагдаж энэ гайхамшигт ертөнцийг ямар ч жаал дахин харж чадахгүйд хүрнэ. Ингээд бяцхан жаалууд зүүдний аялалдаа яаран орлоо. Манай бяцхан гүйцэтгэг өөрийн ертөнцтэйгөө хүүхэд бүрийн найз Яагаатхан танилцуулна. Ямар ч асуулт төвөггүй хариулахад түүнийг Немо нэртэй дэггүй охин асуулаар ёстой л нэг болж байлаа. Немо Яагаатханаас танай сар яагаад хөлтэй байгаа юм бэ? Танай одыг яагаад морь шиг ундаг юм бэ? Танай цэцэг яагаад шүхэр болдог юм бэ гэдэл түүний асуулт араасаа үргэлжилсээр байлаа. Яагаатхан маань дараагийн асуултаас уртаж өмнөх асуултад хариулах гэж баахан тэвдэв. Харин түүнийг энэ олон асуултад хариулахад боролдой өвгөн туслав. Боролдой өвөө өндөр настай болоод ч тэрүү цагаан сахал нь газар шүргэнэ. Өвөө маань бяцхан зочдоо тойруулаад хэдэн мянган жилийн үдэн өөртөө адил хөгшөрсөн морин хуураар хуурдаж хэдэн бяцхан жижигхэнээс жижигхэн нислэгээ мордыг гарган бэлэглэв. Хамгаас түрүүн дэггүй Немо нислэгээ дээр мордож хэрээний хаан хурам хийж сургаар яаран одлоо. Тас хар биен дээр цасан цагаан нүүрэг цайран үзэгдэнэ. Энэ бол хэрээний хаан. Харин хажууд нь хурмын хувцастай үзэсгэлэн бүсгүй мөн түүний албад хэрээнүүд зогсоно. Немо тэднийг хараад ийм хөөрхөн бүсгүй яагаад муухай хар хэрээтэй гэрлэж байгаа юм бэ гэвэл түүнийг харж зогсоно. Ганц нүдтэй ногоон өнгийн авраг биетэн санаа зовлгүй дээ. Удахгүй шулмын шивсэн хорт ид шиг арилж хэрээ
эргээд гоё сайхан болж аз жаргалтай үлгэрийн орондоо амьдрах болно хэмээн тайлбарлав. Түүний үгэнд Нэмүү бага зэрэг тайвшраад бяцхан найзуудтайгаа хамт нислэхээгээ унаад аврагт мангас унтаж байдаг хар гэрийг үзэхээр хурдлав. Энд ер бусын их салхитай байлаа. Бүгдээрээ түүний дугараг улаан тооноор шатайгаад шүгэлдэн хурихад нь гарах салхинд нь золтой л хийсчихсэнгүй. Арайхийн тогтож аажуухан шагааж хараад тэдэнд аюул учруулж чадахгүйг нь сая л ойлголоо. Үлгэрийн орны хамгийн аюултай бүсэд зөвшөөрөлгүй орсон чөтөөхөнүүд тэднийг зэмлэв. Мангасууд урд нь бяцхан гүйцэтгэхийг хэрхэн айлгасан тухай ярьжээ. Хүүхдүүдийг айлгасан учраас мангасууд энд хоригдох болсон юмсанж. Тэдний дараагийн аялалд үлгэрийн хааных байв. Замдаа үүлэн цагаан цасаар үлгэрийн ертөнцөөр эзэдтэй зөндөө тоглов. Урт хөлт хүслээдэн гэрээр зочлов. Түүний гэртээ байгаа үгийг мэдэхэд маш амархан. Толгой нь харагдаж байвал хүслээдээ байна гэсэн үг. Учир нь хэтэрхий өндөр болохоор биеийн гэртээ толгой нь гадаа байдаг ажээ. Нэмүү болон түүний найзууд энэ нь их хөвгөлтэй байлаа. Ингэж явсаар үлгэрийн хааныг ирлээ. Үлгэрийн хааных хэлж баршгүй сайхан айл байв. Нисдэг одхон цэцгэн дүүжин хөдөлдөг гулгуур гээд сонин хачин тоглоомууд зөндөө. Мөн тэдний урд нь хэзээ ч амсаж үзээгүй ямтнаар дайлуулж уттал хөгжөлдөв. Гэвч буцах цаг хэдийн болж 25 дахь дахь цагийн 2 дахь харангуйц дуугарав. Дэггүй Нэмүү нуугдан хоцрох гэсэн боловч бяцхан чөтөөхөө түүнийг олж жаалуудын хамт гэрлүүн үдлээ. Зүү нойрны цаг дуусч өглөө болоход бяцхан жаалууд орондоо сэрдэг юм. Ингээд энэ үлгэр дууслаа. Баяртай багшаа.